Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Автартай хамт олон сүүлийн үед бичлэгээр уулзсан. Хамгийн сүүлд чинь Cybertruck-ийн бичлэг хийсэн манай дээр. Тэгээд энэ удаа сонирхолтой компани талаар ярих гэж бодоод бэлдлээ. Тэгээд сүүлийн үед манай хамт олон болохоор Yokozo брэндийнхээ ажил дээр нэлээд бас шаргуу ажиллаа. Дээр нь бас удахгүй бас Европ руу явахаар гээлж контент бичлэгүүдээ хийх гэж бэлдээд бас нэг завгүй байлаа. Нэг гой компани талаар танилцуулах гэж бэлтжлээ. Германы бас Mercedes-Benz G-Class ундаг хүмүүс сайн мэдэх Letec гэж компани тий. Одоо G-Class-ийн түүнинг хийдэг компани. Юу гэдэг нь бас ойлгомжгүй юм шиг айгүй хүчтэй тийм компани байгаа гэдэг. Тэр компани талаар ярилцахаар бэлдлээ. Тэгэхээр өнөөдөр бидний танилцах машин болохоор мөн бас Letec компани түүнинг хийсэн тоногдсон автомашин бөгөөд 01 буюу дэлхийд хамгийн анхных нь тоногдсон демо кар нь одоо манай бидний хойно зогсож байна. Юун төрөнд компани товчхон танилцуулаад тэгээ бас яг юм тоногдолтой машина ирлээ бас унаад үзцгээе. Тэгээд Letec компани болохоор ямар компани вэ гэхээр 2009 он буюу саяхан байгуулагдсан компани. Тэгээд Andrus Lenarts гэдэг нэртэй хүн өөрийнх нь нэрээрээ компани байгуулсан. Буюу Letec гэдэг үг нь болохоор Lenarts Tuning гэдэг үгний товчлол байх нь байна. Анх 9 онд компани 3 хүнтэй бий болгосон бөгөөд тэгээ хамгийн анх ерөөдөө яасан бэ гэхээр муу адил машин дуртай хүн анхны хөгшин G-Class-уудын нэг бол 230 G загварыг хамгийн анх нөгөө restore хийгээд тоноглоод сэргээгээд янзлсан. Тухайн үед G-Class дуртай хүмүүс хэрэглэхэд маш их таалагдсан. Одоо энэ хүний одоо компани үйл ажиллагаа амжилттай эхлэхний шалтгаан болсон байдаг. Brabus гэдэг компани гэдэг түүний гэдэг компани тэр пикап машинууд байна. Mercedes-ийн 636 ч юм уу 494 загварууд нь яг ямар учиртай хаанаас яаж үйлдвэрлэдэг юм бэ те Brabus өөрөө ингэж пикап болгож өөрчлөлт гэдэг юм уу гэдэг ч юм уу асуултууд байдаг шүү дээ. Энэ бүгдийг хийдэг компани яг үндэ бол энэ Letec компани гэдэг байна. Юу гэхээр Letec компани 2009 онд хамгийн анх үйл ажиллагаа байгуулад улмаар амжилттай явсараад бидний сайн мэдэх 2014 онд дэлхийд дахин танилцуулагдсан Mercedes-Benz G63 6 үржих 6 загвар. За G500 4 загвар, Maybach Lawnlet 650 хамгийн анх эхлээд өөрөөсөө прототип буюу туршилтын хувилбарыг хийгээд бэлэн болгоод түүнийхээ оюуны юм чинь аваад үүнийг Daimler компанид худалдаад Daimler компани цаашаа бүтээгдэхүүн болгоод гаргадаг ийм мундаг хамт олон байх нь байна. За 2014 он тийм үйл явдал болсон байх нь. Харин 2017 онд муу адил Brabus компанитай хамтраад Brabus-ийн нөгөө 4x4 пикап машиныг бас муу айдлыг өөрсдөө хийгээд тэгээ түүнийг нь одоо өөрсдөө хийх буюу нөгөө 4x4 G-Class загварыг илүү пикап болгож тэр body деталийн инженерчлэлийн ажлыг бүгдийг хийгээд тэгээ муу айдал одоо ч гэсэн Brabus компани нийлүүлдэг ийм мундаг хамт олон байх нэ. Тэгэхээр G-Class-ийн 4x4-үүд сүйд гарч 6 загваруудыг үндсээ яг бодины ажил инженерчлэлийн бүгдийг Letec хийдэг байх нь. За тэгээд энэ компани маань G-Class-аар хүмүүс бол маш сайн мэддэг. Тэгээд том компани Германд бас энэ том компаниудын этик айгу өндөр, дээр нэг айгу хүндэтгэлтэй ханддаг. Өөрөөр хэлбэл хэдий жижигэн компани ч гэсэн шинэлэг зүйлийг оюуны өмчөөр хамгаалагдсан зүйлийг нь одоо үеийн булааж авах копид гэх юм байхгүйгээр яг тэр оюуны өмчийг худалдаж аваад өөрсдөө бүтээгдэхүүн болж гаргадаг байх нь л дээ. 2021 онд болохоор бидний зогсож байгаа Ineos компанитай муу адил бас холбогдоод хамдарч ажиллаад эдгээр тоноглолын эдэн хийсэн гэсэн үг. За энэ тоноглолууд нь юу орж байгаа вэ гэхээр ачаа, арын шат, арын шургуулгатай хайрцаг, амортизатор, бүршүүдэн, уртлын винч, тийм ээ, хажуу гишгүүр гэх мэт энэ тоноглолуудын бүгднийг Ineos компанид зориулж Letec гэх юм өөрсдөө хийгээд явж байгаагаас гадна дахин нөгөө Goodwood фестивал дээр улаан өнгөтэй тэгээ нөгөө пикап загварын өндөр Ineos байсан шүү дээ тий. Тэрийг муу адил прототип буюу хамгийн анхны загварын Ineos компани юу Letec компани муу адил хийсэн.
Тэгээд Ineos компанид одоо бүтээгдэхүүн болгож зарж байгаа гэсэн үг. 22 оноос хойш шинэ гарсан 4x4-г загвар G классын G63 4x4-ийн загварын ачаануудын уртлын борхоовуудын ардлын нөгөө запас дугууны дугуй үүрэгчтэй бас мөн явгад ангийн сэлбгүүдийн Lite компани үйлдвэрлэдэг байх нь. Зарим нь болохоор оюуны өмчөө ингээд өөрийнх нь нөгөө инженерчлэгийн дизайнаа зардаг байх нь. Заримд бол бүтээгдэхүүн нийлүүлдэг байх нь. Шинэ бензэд. Одоо бол яг одоо чинь тэр түрүүний хэлдэг G63-ын ачаа бүгднгийн оффроуд тоноглолын Lite компани одоо хүртэл нийлүүлдэг. Ийм мундаг хамт олонны хамгийн анх Ineos машин дээр демо хөлбөрөөр буюу exhibition буюу одоо экспоных машиныг Монголд орж ирсэн хэдүүлээ ингээ хараа зогсож чинь. Тэгэхээр өмнө бид нар Ineos-ийн бичлэг хийгээд тэр мянаас хүмүүс аягүй хүрсэн байлээ. Яагаад тэгэхээр бас муу MSN компанид аягүй борлуулалтууд буюу кастомерууд аягүй очиж үр дүнгээ өгж ирсэн гэдэг ревю би өөр буцаа сонсч ирсэн. Тэгэхээр одоо бол хэдүүлээ яах вэ гэхээр хавар Ineos-ыг анх танилцуулаад сэтгэлдээ хэлээд ингээ явж ирсэн. Одоо тэгвэл өнөөдрийн байдлаар Ineos минь ямар хөө байгаа юм бэ? За тэгээд яг юм тоногдолтой загварууд унахад ямар байх бол гэдэг талаар илүү ярилцгаая. Тэгээд энэ машин болохоор түрүүний хэлдэг Lite компани оффроуд бүтэн тоногдолтоос гадна дахиад амортизатор бүрш байгаагаас гадна энгийн Ineos-оос 5 см илүү өндөр ийм оффроуд Ineos байгаад байгаа. Тэгээд дэлхийн хамгийн анхных нь ойлны загвар одоо хэдүүлээ өнөөдрийн нэг унаад хэлээ жоох хотос гард үзье. Хавар Ineos-ыг өнгөрсөн жилийн хавар анх танилцуулжсэн. Тэгээд энэ жил 100 тэгээд нэлээд олон хүмүүс Ineos аваад унаад явсан. Тэгээд ерөөдөө Ineos машин дээр бол хүмүүс бол аюу ам сайтай байгаа. Яагаад тэгэхээр нэрэл яг өмнө хэлжсэн нөгөө тэ V8 76 78-уудын яг дараагийн хөлбөр гэдэг. Одоо манай нөгөө алдат аялагч Чоох байна хүртэл Ineos-тай бүр аюу нугсгүй дуртай байгаа шүү дээ. Тэгвэл яг ийм юмнууд гарддаг юм байна. 100 ингээд олон хүний ревю уншаад яваад өмнө нь хоёулаа ойрхон унаад явсан. Хот замд унаад явхад машин өөрөө нэг дөв дүржин хэлбэртэй шүү дээ. Аэродинамик жоох муутай гэсэн үг. Дээр нь аягүй хүнд болохоор хот замд бензинийн дутагдал гарч ийна гэдэг асуудал байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Ineos машин яг шулуун замдаа ингээд жоохон гიშгээтэй явна шүү дээ. Тэгээ явах юм бол нэг 20 морь орчим идэж чинь гэж шүү. Тэгээ багтаа нэг 16 7-оос буухгүй шав. Буухгүй нэг тийм ревю байлээ. Тэгээд өөрөө 90 литрийн банктай болохоор хол замд явахад бензин дутах эрсдэлтэй байна. Гэхдээ Lite компани бол мэдээж иймэрхүү зүйлийг олж харсан болохоор арын багажинд хаалган дээр нэмэлт канистрын суур хийгээд гიშгүүр хийгээд бас нэмэлт 20 литрийн канистртай. Ямаас тийм байгаа болохоор энэ асуудлыг шийдэх хичээж байгаа шиг байна. Ер нь яг Ineos машин аваад холын аялал гарыг гэх юм бол бензиний асуудал үүсэх магадaltaй учраас нэмэлт заавал канистр огсрох хэрэгтэй юм байна гэж дүгнсэн. Хол замд хурд авалт хэдий 3000 турбо бензин мотортой ч гэсэн бас энэ тал дээр хүмүүс нөгөө юу гэж хэлээ. 160-аас дээшээгээ ч юм уу те хурд авахтаа жоохон тааруухан байна гэж ярьж ирсэн. Зүгээр үндсэн дээр нэг 120-тай 130-тай явахад асуудал алга. Аюугаа хөнгөн явдалтай байна. Бүр дээшээгээ бол хурдаас авахгүй байна гэдэг тийм байсан. Гэхдээ нэгэнд холын аялалд явж байгаа хүмүүс ямар нэг яарад ах юу авах те. Дээд талдаа нэг ачаа тавьсан. Тавцан ачаа байсан. Тэр ямар брэнд их гэдэг нэг ачаа тавьсан. Тэгээ аюу сийгж ийна, дугарж ийна гэсэн асуудал байсан. Бусдаар бол ер нь Ineos машин бол ер нь хэрэглэгчдийн зүгээс айгүй үнэлгээ сайтай байгаа. Ам сайтай байгаа. Тэгээ зөвхөн Монголын хэрэглэгч нар гихгүйгээр гадаадд бас эндүүрлэх хэрэглэгч нар айгүй ам сайтай байгаа. Сайн машинууд нэг болж чадлаа. Тэгээд дөнгөж хамгийн анхныхаа машинаа
Ineos group маань хийсэн дэлхийд хамгийн анхны машина грэндер загвараар хийгээд явчлаа. Тэгээд хэдий хамгийн анхны машин гэдэг айгүйх алдаа дутагдал их байх болов гэж бодсон хэдий ч яг үүндээ эсэргээрээ байлаа л да. Тэгэхээр нөгөө өмнө хэлжсэн Jim Ratcliffe бол бас маш сайн машин хийсэн байна гэж дүгнэж байна. Яг тэгэхээр 100% төгс машин, 100% сайн машин гэж хизээч хаанч байхгүй тий. Тэгээд зарчмын хувьд 70-аас дээш хувьтай байх юм бол тэр машин бол сайн машин гэж хувьдаа үздэг. Тэгээд Ineos бол яг тийм машин болж чадлаа гэж үзэж байна. Тэгээд одоо хэдүүлээ өвөл болцсон байна. Өнөөдөр чинь бас хамгийн хүйтэн өглөө болж байгаа шиг байна. Тэгэхээр ойрхон яваад ямар ч яваад үзье тий. Тоноглолтой загварнаас ямар байх вэ үзье. За бид нар явсаар байгаа да. Ineos автомашиныг өнгөрсөн хавар танилцуулжсэн газартаа өвлөн өрөөд ирлээ. Тэгээд Lite компаниг түрүүний хэлсэн ийм мундаг компани тоногдсон хамгийн анхны машиныг унаад явах бас гоё байлаа. За тэгээд хийгдсэн тоногдууд дундаас бол хамгийн таалагдсан зүйл бол амортизатор бүршний тохиргоо байлаа. Тэгээд 5 см илүү өндөрлөөд дээр ребаунд дээр илүү нэмэлт тохиргоотой болохоор машин бас сэвэх савах гэдэг асуудал үндсэндээ алга аюулгүй цул явдалтай байна. За тэгээд өвөл цасан дээр ч аюул гоё явж байна. Тэгээд хэлгүүг алга. Тэгээд Ineos бол хавар танилцуулгахдаа анх хэлж ирсэн. Нөгөө ах нарын машин буюу 76 V8 76 120 цэлээр тоногддог тэр хүмүүсийн машин байна гэсэн. Одоо ч тэр үйл бодлоо яг хэвээрээ байна. Тэгээд эдгээр хийсэн тоногдлуудыг ч гэсэн бас гоё байна. Тэгээд гişгүүрэн дээр харин нэмэлтээр нэг юм жоохон халтархаас хамгаалаад нэг эрдэн ч юм уу тавихгүй бол яадаг юм байна. Халтарх эрсдэлтэй юм байна. Тэгээ бусдаар бол хилээд өөлөдөх зүйл алгүй. Ineos автомашин бол үүндээ бас гоё машин байна. Тэгээд Lite компанийнхаа хамгийн их нэг явуулсан машиныг явуулсан бас Lite компани Германы хамт олонд баярлалаа. Гэхдээ энэ үгийг ойлгохгүй байх л та. Тийм байна. Тэгээ автартаа бас баярлалаа. Та бүхэндээ автартыг дэмждэг үздэг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд тун удахгүй манай бас Европ руу явах, Италиар явах аялал маань удахгүй эхэлнэ. Тэгээ энэ нийт нэг 7-оос 10 дугаар гарах бах. Тэгээ энэ дугааруудаас хамтран ажиллах боломжтой байгаа. Та бүхэн хамтран ажиллах хүссэн бол автарттай холбогдоорой. Тэгээд баярлалаа та бүхэндээ.